Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн элбэгд орж, холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч Йохим Гаукнаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл хийхээр хүрэлцэн ирээд байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч Йохим Гаук энд хүрэлцэн ирсэн хатагтай ноёд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн өдрийн амгалан айлтгая. Миний урилгаар холбооны бүгд найрамдах Герман улсын холбооны ерөнхийлөгч эрхэмсэг ноён Йохим Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал Монгол улсад анхны ардчилсан чөлөө сонгуулийн улсны 25 жилийн ойн жил болж байгаа чухал айлчлал юм аа. Холбооны бүгд найрамдах Герман улс Монгол улсын ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд бид үргэлж талархаж явдаг энд илэрхийлье. Энэ 7 хоног бол ер нь Монгол-Германы харилцсан үйл ажиллагаа маш их идэвхтэй өрнөж байгаа ийм 7 хоног болж байна. Германы эдийн засгийн хорооны хуралдаан амжилттай болж өнгөрсөн. Мөн ашигт малтмал аж үйлдвэр технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн ажлын хэсэг гэж байдаг энэ 4-р хуралдаан болж байгаа. Ирэх нэгдүгээр өдөр Монгол-Германы засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны зөвлөлтгүй уулзалт болно. Сая би эрхэм ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Энэ айлчлалын үеэр манай шинжлэх ухааны байгууллагын хооронд тодорхой асуудлаар хэлэлцээр байгуулсан. Мөн зэсийн баяжмал нийлүүлэх гэрээг манай одоо хувийн үйлдвэрлэгчтэй Германы тал бас Германы одоо компани байгуулсан. Энэ бол их чухал юм хэлэлцээр боллоо. Тослогооны материалын үйлдвэр байгуулах талаар бас хоёр тал гэрээ байгуулж байна. Энэ бол их чухал юм аа. Хоёр талын аж ахуй нэгжүүд. Тэгээд эрхэм ерөнхийлөгч бас манай улсын ерөнхий сайд болон манай бизнес эрхлэгчдтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Энэ бол их чухал. Мөн эрхэм ерөнхийлөгч манай орны эртний нийслэл хар хоринд зочлохоор төлөвлөсөн байгаа. Тэнд одоо хоёр ерөнхийлөгчийн дор археологийн судалгаа амжилттай явагдаж байдгийг энд хэлье гэж бодож байна. Мөн Монгол-Германы хамтарсан технологийн их сургуулийн үйл ажиллагаатай бас танилцахаар болсон байгаа. Энэ бол чухал юм аа. Und auch die Mongolisch-Deutsche Technologische Universität besuchen und auch die Тэгээд эрхэм ерөнхийлөгчийг өөрийн одоо зоч төлөөлөгчдийн хамт манай оронд дахин тавтаа морилон саадахыг хүсэн өрөөж таны айлчлалд амжилт хүсэж байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Эрхэм хүндэт ерөнхийлөгч, эрхэм хүндэт ноёд хатагтай нараа Монголд ажил хийж байгаа би туйлын их баяртай байна. Намайг сайхан сэтгэлээр хүлээж авсанд туйлын их баяртай байна. Өнөө өглөө Монгол төрийн ёслолын гэрд Монгол ерөнхийлөгчтэй ихний яраа явуулсанд их баяртай байна. Их амжилттай боллоо. Би дөнгөж өөрөө 2012 онд 3 сард ерөнхийлөгчийн албанд ороод миний анхны төрийн зочин бол Монгол улсын ерөнхийлөгч байсан юм аа. Энэ жил 3 сард хоёр дахь удаага таны улсын ерөнхийлөгчтэй уулзах юм сайхан завшангаар хариуд нь би Монголд ажиллал хийж байгаа. Миний ажлын үр дүнд манай хөгжиж найрамдлан харцаа улам бэхжүүлж өрөмгөр гүнзгэрүүлж ийм завшаанд гарсан би тун их баяртай байна. Цааны найламжлын сайхан хөгжиж ирсэн уламжинд хажуу бид нар бас үнэт зүйлсээр холбогдсон хоёр арга түмэн юм аа гэж бодож байна. Герман улс энэ жил дахин нэгдсэний 25 жилийн ой баяр тэмдэглэж чадсан. Монгол тайван замаар өөрчлөлт хийж ардчлал хөгжилд орсон бас мөн 25 жилийн ойн баяр тэмдэглэж байгаа. Ийм сайхан тэмдэглэлд ойн баярын жил хөгжилт тэр дандаа амаргүй байсан явцад Монгол улсын ерөнхийлөгч янз бүрийн албанд чухал үүрэг гүйцэтгэсэн Герман арга түмэн их өндөр үнэлж байгаа. Тийм учраас Герман нэр хүнд маш өндөртэй, маш сайтай байна таны ерөнхийлөгч. Монгол Герман хооронд олон салбар хамтын ажиллагаа өгсөн тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, эдийн засгийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа дуртаж байна. Мөн бие биенээ аялжлах, цоочлох, жуулчлах тэр хүний тоо жилээс жилд ихсэх хандлагатай. Жилд хамтарсан төсөл маань Монгол-Германы ашиг малтмалын технологийн дэд сургууль үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэ чухал сургуульд залуу Монголд аж ахуйн салбарт зайлшгүй шаардлагатай залуу мэргэжилтнүүд бэлдэж өгч байна. Beispiel in сургуулийн хамтын ажиллагааны
танилцах юм сайхан зав шангаарч байгаа хамтын ажил хөгжлийн хамтлаж байгаа тэр төсөл би тэгээд биечлэн очиж байна. Хамтын ажиллагаа үүрний чухал салбар бол соёлын хамтын ажиллагаа тал талаас нь хамтарсан археологчид одоо олон жил үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа тэр төсөл танилцах шугамаар одоо би магаш хар хорон хуужин нийслэл дээр авч байна. Тэнд одоо үр дүн ямар төсөл ямар үр дүн төрснийг одоо би биечлэн одоо үзэх болно. Манай хоёр орны ард түмний ирээдүйн баталгаажуулахын тулд шинжлэх ухааны судалгааны салбарт тэр хамтын ажиллагаа бэхжүүлэх нь бас их чухал юм аа. Тэр утгаагаар Монгол одоо улсын шинжлэх ухааны академи, Германы Лайбниц нийгэмлэг шинжлэх ухааны байгууллагууд хамтын ажиллагааны тогтмолцоорд харилцах бичиг гаргаж зурхтан сайшааж байна. Хамтын ажиллагааны салбарт бид ах эц гаргахын зүйд эдийн засгийн хамтын ажиллагаа тодорхой жишээ болоход манай нийт худалдааны эргэлт нэлээд өсгөх одоо боломж болцоод тэр талаас нь санаачлах гарч хамтарах ажиллах ёстой. Надад дагалдаж явж байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хүнд Германы одоо том дунд хэмжээний үйлдвэрийн бизнесийн төлөөлөгчд орсон байна. Бид нар одоо хөрөнгө оруулалтын тэр уур амьсгал нөхцөл байдал сайжруулах талаас харилцан ярилцж одоо шийдэл олох байх гэж найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэр түншлэл улам үр дүнтэй болгох чиглэлээр манай эдийн засгийн яамны төрийн аран бичгийн дардны махныг ажиллахаа ирсэн байна. Монгол түнш байгууллагатай үр дүнтэй ажиллана гэдэг найдаж байна. Ажлын хүрээнд би заавал одоо Монгол одоо улс төрийн хамтын ажиллагаа нь үүрэг ролыг цохон тэмдэглээд өндөр үнэлээд нэн ялангуяа одоо инхийг сахиулах, инхийг тохнох үйл ажиллагаа нь тэр идэх тэр санаачлах би үнэхээр манай төрийн ажлын зайлшгүй нэг хэсэг байна. Тэр хамтын ажиллагаа нь бодийн жишээ дуртай Монгол зэвсгийн хүчний баг, Герман зэвсгийн хүчний баг хамтарч одоо Афганистан инхийг сахиулах үйл ажиллагаа мөр зэрэгцэн их амжилттай ажиллаж байна. Төгсгөлд нь одоо манай найрамдлын одоо үн цэнийг өндөр үнэлж тэгээд Монгол тал, Герман талаас тэр хүндэтгэлийг хэрхэн их том байгаа гэж нотлох болно. Хүндэтгэл үзүүлэх нь аргагүй. Яг одоо Монгол одоо нийгмийн хөгжлийн хувьд үр замаар сонгож авсан им улс орнуудаар хүрээлсэн байна. Монголчууд одоо их чөлөөг дээдлж, ардчилсан зам дээдлж одоо хэр зэрэг их тууштай явж байгаа, тууштай тэмцэж байгаа. Тэр одоо бидний өндөр үнэлгээ одоо үлзүүлэх маш зүйтэй зохих хэмжээний зохих ёстой юм а гэж бодож байна. Тэр цаашаа таны замнах замд Герман дэмжлэг мөнх байх болно. Монгол тэр 25 жилийн турш хэр зэрэг тууштай одоо арчлын зарчмыг барамдалж тэрийг хэрэгжүүлэхэн төлөө зогсож тэмцэж байсны тэр бид нар их маш өндөр үнэлж байгаа. Тэр бол онцгойлон тэмдэглэмээр байна. Хөгжлийн шатанд одоо мэдээж одоо шүүмж байдал одоо ийм байна, авилгал гэж байна, албан тушаал, ургуулan хэтрүүлэн гэж одоо ийм юм байдаг. Харин одоо Монгол тэр ардчлын зарчмын дагуу бий болсны зэтгүүцэн улам бэхжүүлсэн уйлж байгаа тодорхой хэмжээгээр одоо сайжрах чадсан гэж бид дүгнэж байна. Эрх зүйн салбар, шүүх эрх мэдлийн одоо салбарт илүү ихтгэлэг бий болж чадсан. Эрх мэдээллийн эрх чөлөө бүрэн хэрэгжүүлсэн байна. Бусад таны орон ингэж одоо 15 жил явж хаад бусад орнуудад хөгжиж буй арчлал хөгжиж буй орнуудад одоо тууршлагаас хуваалцах жишээлбэл сонгуулийн систем, сонгуулийг яаж явуулах одоо ийм тууршлах хуваалцах орн болсонд тэр над их гүн сэтгэлээ төрүүлсэн байна. Бид нар мэдээж мэдж байгаа алива арчилсан орны хөгжилд одоо дандаа сайжрах улам одоо зөв болох талаас нь ажиллах ёстой. Тэр үсгэхгүй. Хөрсөн амжилтуудыг дүгнэж аваад бид нар энэ Монгол улс оронд итгэлтэй байна гэж зориуд хэлье. За их баярлалаа. Энэ ардчил эрх чөлөөний төлөө тэмцдэг одоо олон мянган хүнд үлгэр жишээ болж үлгэр жишээ үзүүлж явдаг Герман улсын ерөнхийлөгч эрхэм ерөнхийлөгч Йохан Гаух Монгол улсад айлчилж манай хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж Монголын ард түмний олд амжилтын тухай халуун дотны үг гэлсэнд туйлын их талархаж байгаагаа дахин хэлье.
Хөрөнгө оруулалтын үед 3 дахь хөршөөс 3 дахь орноос одоо Монголд хөрөнгө оруулалт орж ирэх нь бол сайн гэж бид үздэг. Энэ бол манай үндэсний эрх ашигтай нийцдэг ийм одоо зүйлээ гэдгийг энд юуны өмнө тэмдэглэе. Герман улсын хөрөнгө оруулалтаас бидэнд бол болгоомжлох зүйл байхгүй. Германаас илүү хөрөнгө оруулалт орж ирж байвал сайн. Герман Монголын хамтын ажиллагаа илүү өргөжжээвэл одоо бид нар сайн гэж үзнэ. Дагч талаас хөрөнгө оруулалт орж ирэх нь манай хоёр хөршийн зүгээс ч гэсэн хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бас нэмэгдүүлдэг учраас энэ бол сайн зүйлээ. Эрхэм ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар маш их олон уулзалтууд болж байгаа. Маш их олон ажил хэрэгч хүмүүс хоорондоо холбоо хэлэхэд тогтоож тодорхой гэрээ хэлцээр хийж байгаад би их баяртай байна. Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд нэг онцлог байгаа. Тэр нь бас манай хоёр орны хооронд хүний нөөц хангалттай байдаг. Германд боловсрол эзэмшсэн хамтарч ажилладаг ийм одоо хүний нөөц бол хоёр тал. Монгол Германы ашигт малтмлын технологийн дээд сургууль бол бас энэ хөрөнгө оруулалтын суурийг бэлтгэхэд маш их чухал ийм ач холбогдолтой сургууль. Ийм дэд үтцээ бас бид нар хамтарч байгуулж явж байгаа нэг чухал юм аа. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд энд хүрэлцээрсэн та бүхэнд их баярлалаа.